Сэмэцгаан нэг багийн гишүүн Ихма байна. Өнөөдөр манай багийнхан маш чухал хэдий ч хүн бүхний тэр бүр мэдээд байдаггүй сэдвийн талаар ярилцах болно. Энэ бол Space Debris буюу сансрын хаягдал юм аа. 1957 онд анхны хиймэл дагуулга болох Спутник 1 сансарт хөөрснөөс хойш дэлхийн тойрог замд маш олон хиймэл дагуулга пуужингийн эсвэл эвдэрч хаягдсан төхөөрөмжүүдэд хөгжүүлсэн юм. Энэ бүхнийг бид сансрын хаягдал буюу Space Debris гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн тойрог замд 30,000 гаруй томоохон хаягдал сая жижиг хэсгүүд эргэлдэж байна. Зарим нь ердөө сантиметраас бага гэрнээ цагт 28,000 км хурдтай нисэж байгаа тул сансрын станц хиймэл дагуулуудтай мөргөлдөд маш аюултай. Жишээлбэл хэрвээ интернет, GPS хиймэл дагуулын зураг авах үйл ажиллагаа гинэт тасалдахад хүрвэл энэ сансрын хаягдлын мөргөлдөөнөөс ч үүдэлтэй байж болно. Олон улс орн энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр л байна. Зарим нь соромзон тор, лазер эсвэл хиймэл дагуулыг айжмаар дэлхий рүү унгаах системийг туршиж байна. Хэрвээ бид энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ирээдүйд сансрын хаягдал эсвэл шинээр хиймэл дагуул нисэхэд тухайн орчин нөхцөл хязгаарлагдаж болж магадгүй юм шүү. Сансрыг цэвэрхэн байлгах нь хүн төрөлхтний ирээдүйн техник технологийн хөгжилтэй шууд хамааралтай. Нэг багийнхан байлаа.